За өнөөдөр ингээд манай театрын минь 75 жилийн болж байна. Тэгээд өнөөдөр 75 жилийнхаа ойдоор би хүн чочноор ингээд Швейцар улсаас ингээд өргөдөн ирж байгаадаар амар их баяртай, айгүйх сэтгэл өндөр байна. Одоо ингээд ямар ч хэсэн урилгатай тэг өөдрөөгөө ингээ ороод одоо хамт олонтойгоо 1986 онд одоо ингээ театраас хөгжим бүжигдэгчдийн театртаа ажиллаад бүжигчнэр тэгээд 95 он хүртэл ажиллаад тэгээд ингээд гэр бүлийнхаа одоо хүнтэй ингээд Германд одоо Швейцар танилцаад Германд амьдарч эхэлсэн тий. Олон жил болсон. Харин тий одоо ингээд өөр болсон одоо залуу уран бүжиглэгчтэйгээ танилцсан нөгөө Ахмад хуучин надтай ажиллаж исэн ангийнхантайгаа болон бүх хүмүүстэйгээ одоо олон жилийн дараа ингээ уулзах гээд явж байна. Сэтгэл өндөр байна. Миний охин орон гоё байна. Цастай байна. Тэгээд баярлаад ингээд сэтгэл хөөрөөд байна. Бүжигчд одоо ингээ одгогч маань манай дээдлэнг энэ ачмаа энэ манай бүжигч алтан уугийн Эрдмийн театрын мундаг хөөмийн дуучин ингээ бид хоёр чинь Герман танилцж ирсэн. Нөгөө Транс Монголай гэдэг групптэй өссөн. Тэгээд язгуур урлагийнхан маань манайхаар бас ирдэг байлаа тий. Испандо тоглолтоор цуг явж ирсэн. Би ч бас хичнээн юу лээ театраас гарсан ч гэсэн айгүйх те тоглолтод явдаг байсан. Санаа талаа. Ирсэн юм уу? Ирсэн. Өчтөр өглөөд өнөөдөр баярын минь. Үгүй. Сайн байна гаятай. Өглөөч нэрсэн хаан. Хэзээ ирсэн? Өчтөр өглөө. Энэ баяртаа орох гэж ирлээ тий. За бүгдэнд нь амжилт. За сайн. За баярын минь. Вот колты. Бас 75 жилийн баярын минь бүх энэ уран бүтээлчтэй энэ Эрдмийн театрынхаа хамт олонд хүргье. Одоо өнөөдөр энд ийм сайхан баярт бүчтэй ингээд хүнд чочноор ирсэн байгаадаа би өстой туйлын их баяртай байна. 1981 онд хөгжим бүжигт ороод 1986 онд төгссөн хөгжим бүжигээ тэгээд манай ингээс 4 эмэгтэй 3 эрэгтэй шалгараад ингээд тэр үед улсын ардын дүү үжгийн чуулга гэж байсан. Улсын ардын дүү үжгийнхаа чуулгад ингээд анх
бүжигчнэр орж илаа. Залуу бүжигчнэр дөнгөж 16 настай байсан тэр үед би цонхоо агш маань Сэвжидийн цонхоо агш маань бидний багш байсан. Тэгээд анх ингээд 86 онд ингээд орж ирэхэд цонхоо агш маань Монгол бүжгийн жүжиг тавина гэд ярьдаг байсан. Тэрийгээ тэгээд яг тавьсан тэр нь одоо ингээд нарны домог бүжгийн жүжиг маань байгаамаа. Одоо ингээд айгу баярлж байна. Тэр үед чи ингээд Төвөн Дэмбэрлэгой, Банзархчгой, Нансалмаа их Чоролсронгой алдартай хүмүүстэй баярлжсэн тэр үедээ би ингээд талархаж байна. Мундаг бүжигч, мундаг хүмүүстэй бүжиглж ялаа. Тий баярлалаа. Одоо ингээд чуулгынхаа 75 жилийн бүх үеийн уран бүтээлчид, бүжигчтэй, хөгжимчтэй, энэ залуу уран бүтээлчтэй, дуучид өстой сайхан байна. Тэгээд энэ хүмүүстэй бүгдэнд нь урлагийн өндөр амжилт, аз жаргал, хамгийн сайн бүхний хүсээ өрөөж байна. Урлаг ардын болон рок попын ингээл манайхаар дандаа ирдэг. Тэгээ анхны одоо 1997 онд харангийн тоглолтыг ингээ Бэрлэн хотод хийжсэн. Сара Ариунагийнхаа тоглолтыг хүртэл ингээл зохион байгуулалт хийдэг байсан. Ер нь урлаг бол манайхаар дандаа ингээл манай гэрээр ороод гардаг те. Би хизээч урлагаасаа холдоогүй. Тийм учраас бас ингээ миний энэ хөдөлмөрийг үнэлээд ингээд Төр улс маань ингээд ийм өндөр шагнал өгж байгаад би өстой туйлын маш их баяртай байна. Манай Холонгийн ангийнх 1986 онд төгсөж ирсэн. Анги төгсөөд чи 9-р анги төгсөөд ирээ үстэй. Тийх 16 настай жоохон хөвгөл иржээ. Тэгээд анхудаа чуулгад өстой жинхэнэ шижигсэн залуусуудыг хамт ажиллаж багшилж эднэртэй ч уран бүтээл хийж явлаа. Энэ сайн 75 жилийн ойгоор одоо ингээд алс солоос Герман орноос ирж одоо оролцсон хүрэлцэж одоо энэ сайхан одоо төрийн хичгээ одон медаль хүрсэн баярлж байна. Тэгээд бүжгийн урлагаар бас сайхан сэтгэл зүрхээ гаргаж сонсчгүй бидэнтэйгээ хамт явдаг одоо баярлж байна шүү. Баярлалаа. 75 жилийн ойдон өргөдөж ирээд Алтан гац одонгоор Ингрээ мелагаа зогсож байгаа бүжигчтэй би одоо хамт ажиллаж ирсний хувьд эрүүл ажлын амжилт хүсье. Баярлалаа. Ингээд нэгэн үеийнхэнтэйгээ ингээд бүгдээрээ уулзлаа. 75 жил байна. 75 жил, 80 жил бид Монголын бүжгийн урлаг болон ардын урлагийг дэлхийд дахиад суулгаж нарныхаа домдод дэлхий бол наргүйгээр байхгүй тийм учраас 5 дэв мөнгөтэй байх оршуулдаг. Нарны домгийн анхны Алангой их манай тавгаач би тийш бид нар ч анхны тавгаач. Тэгээд 16 настай байхдаа энэ чуулгат төгсөөд иржсэн. Би болохоор эднэртэй 19 настай байхдаа энэ чуулгын дуучнаар ороод дуучнаар арга байхдаа нөгөө Бадарчин гэдэг нөгөө уран бүтээлч би урилгаар тий кинодрамын одоо дуучин болоогүй кинодрамын ангид сурж байхдаа эдний чуулгат анх удаа нэг дуулж жүжиг тавиад манай Дойр Цамбаа багш найруулад тэгээ би урилгаар дуулж ялаа. Тэр цагаас хойш эднэртэйгээ найз болсон. Миний найз ингээд эренгүүтээ алтан ганцаадаа авсан. Баяр хүргэе. Баярлалаа. Та нарын үчтэй одоо ингээд ямар ч гэсэн урлагийнхаа төлөө зүтгэж угаач явна хэвчтэй. Хүний газар жигсэн тий арга хэмжээнд тэгэл нөгөө хулнуу гэж хөөрхи баядаа гэж би илгээгээ гэж явж Тийм шүү дээ. гоё ард тардаа нарны домгийн 86 онд тавигдсан анхны манай түрүү би хэлжсэн тавгаагч маань анхны өмсчээс оос бид нар тэгэл хажууд нь Халангуйч тавиад бүжгэлж өнөөдөр Монголын урангаар Монголын урангаар өөрөө ээжт нь одоо аавд нь гэр бүлт нь хань ижилт нөр хөвгтөдд нь энэ өдрийн хамгийн сайхан энэ гайхамшигт хүнийг төрүүлсэн бүх хүмүүст бид нарт бас баяр хүргэе. 75 жилийн ойн баяртай ирээд ингээ ангийнхаа охин сугмаатайгаа ангийн банд залуу бэм сурантайгаа удаа уулзаагүй Улсын ардын бүжгийн чуулгат 75 жилийн одоо театрынхаа ойд хаа холын одоо Герман Швейцар орноос нисэж ирээд тий ингээд одоо төр түмэндээ үнэлүүлээд алтан гац одоо авсан ангийнхаа охинд чин сэтгэлээсээ баяр хүргэе. баярлалаа.